Сайн бацгаана хүмүүстээ 17 дахь дугаарынхаа 2 дахь 7 оны хичээлээрээ уулзсандаа баяртай байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань Бурхны хүүхэд итгэлийн зорилгоо алддаггүй гэсэн хичээлийн сэдэв байна. Хамтдаа агуулга уншицгаая. Хатан Эстерт авга ах Мордехай нэгэн мэдээ дуулгадаг. Хамаан гэдэг түшмэл хааны зөвшөөрлийг авч бүх юудэчүүдийг алах гэж хувилдаан зохиож байгааг хэлдэг. Мордехай нь Эстер хатанд энэ мэдээг дуулгаад түүнийг хаан дээр орон ятгахыг хүссэн. Гэвч Эстер нь хааны өмнө зөвшөөрлгүйгээр очвол үхчихж магадгүй гэж айсан. Харин Мордехай нь Эстерт хандан хатуу сануулдаг. Хааны ирэх тарахад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм билүү хэн мэдэх билээ. Энэ үгийг сонссон Эстер шийдвэр гаргажээ. Үүний дараа Эстер 40 хоногийн турш махацаг барин залбирдаг. За бүгдээрээ ангийн цагийн карт руугаа орцгоё. За санангуушаа. За Хамааны хувилдаанаас Израильчуудыг аварсан хүн хэн бэ? тэр бол Эстер болон Мордехай. За энэний ард нь цэцгээ Эстер болон Мордехай. Ингэж жаргалагшаа. Эстер ба Мордехайн шийдвэр нь үндэсний аюулаас аварсан ба хааны сэтгэлийг хэн өөрчилсөн бэ? Бурхан өөрчилсөн. Эстер хааны зөвшөөрлгүйгээр хаан дээр очсон ба хэрвээ хаан хатнаа хүлээн авахгүй бол Эстер шууд өөхөх байсан. Гэвч бурхан хааны сэтгэлийг зөөлөж өөрчилсөн. Мөн хааны сэтгэлийг хөдөлгөж Мордехай босгогч нарыг хэрхэн барьж дарсан талаар тэмдэглэлийг уншиж Мордехайд шагнадаг. За санаагаагшаа. Эстер ба Мордехай өөрийн амийг золин байж үндэснээ аварсан өдрийг онцгой баярын өдөр болгон үеийн үед тэмдэглэж байгаа. Тэр нь ямар баяр вэ? Тэр бол Пурим баяр. Пурим гэдэг нь шоо гэх үгнээс гаралтай бөгөөд шоо бол Хамаан Израиль үндэстнийг мөхөх өдрийг тогтоохын тулд шоо хайсан гэдгээс үүдэлтэй аж. Мөн гуниг нь баяр хөөрөөр өөрчлөгдсөн өдөрч гэж хэлж болно. За бүгдээрээ энэ ард Пурим гэд бичицгээе. За бүгдээрээ ангийн цагийн чийлэгчл рүүгээ орцгоё. Чийлэгчл нь гашуудагсад ерөөлтэй тэд тайвшрал авах болно. Матай 5:4. За хамтдаа ишлэлийнхаа жазыг хийцгээе. Эстер ба Мордехай хоёр амиараа дэнжин тавин израильчуудыг аварсан. Тэрээр хатан гэдгээрээ хамаатан саднаа амьд үлдээж болох байсан байх. Гэвч үүнийг мэдэхгүй өнгөрөөж чадаагүй. Тэгээд Бурхны өмнө очин мацаг барин залбирсан. Иймэл сэтгэл Бурхны хүүхдээс гардаг. Бурхан Эстер ба Мордехай нарын сэтгэлийг тоохгүй өнгөрөөгүй. Есүс ч гэсэн тэгсэн шүү дээ. Хүн төрөлхтний гимтээ ямар ч хамаагүй байж дуугүй өнгөрөөгүй. Харин ч эсэргээрээ өөрийн амийг өгсөн. Есүсийн хайр ба золиос байхгүй байсан бол бид мөнхийн үхлээр өөхөх байсан. Гэхдээ одоо Есүсийн дотор баяр хөөртэй амьдарч байна. Бид Есүс ба Эстрийг бодонгоо хөрш ба улсынхаа зовлонг тоохгүй өнгөрөх бус харин залбирал ба хайраар туслагдсан хүүхэд болох хэрэгтэй. За бүгдээрээ гар урдлангийнхаа цагт орцгоё. Өнөөдөр Эстерийн түүхтэй дарцгийг уралдана. Хамтдаа дарцгаа уралцгаая.
За ингээд тарцгаа уралчлаа. Эхлээд Эстер хатан болсон байгаа. Үүний дараа Хаман нь Мордехайтай уулзсан. Хамаа Израилийн ард түмнийг бүгдийг нь алахаар шийдсэн байна. Харин Эстер Мордехай хоёр эзний өмнө мацаг барин залбирсан. Эстер дээрээ шийдвэр гаргаад хаан дээрээ орсон байгаа. Үүний дараа хаан Хаманы хувилдааныг мэдсэн. Хамаа шон дээр цааслуулсан. Үүний дараа хамгийн сүүлд Израиль ард түмэн аврагдсан. Дараа 7 хоног дахин уулзцгаая. Баяртай.